Монгол улсын иргэний мэдээлэлд яс үндэс ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, эргээстрийн дугаар, хаана хизээ төрсөн зэрэг олон мэдээлэл хадгалагддаг. Монгол улсын хуулийн дагуу Монгол улсын иргэн нь өөрийн хүсэлтээр ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр зэрэг мэдээлэлээ өөрчилж болдог. Харин хизээд ч өөрчилж, сольж болохгүй зүйл бол яс үндэс. Өөрөөр хэлбэл халахыг дөрүүд, баядыг торгууд, казакийг туваа зэргээр цусыг нь хольж, сольж, өөрчилж болохгүй юм. Гэтэл Монгол улсын иргэншилтэй болсон хятад иргэн яс үндэсээ өөрчлөөд байж болох уу? Эдэнбаяр нь бол энэ бүртгэл нь одоо яг аль тал дээр одоо зөрүү гарсан ч гэдэг юм уу те, аль бүртгэл нь үнэн байгаа гэдэг дээр одоо хариулт өгөх боломжгүй. Манайх дээр бол тийм зөрүүтэй мэдээлэл бол байхгүй. Яг Хятад улсын иргэн хөхнөө овогтой Эдэнбаяр нь гэр бүлийн хамтар 2007 онд Монгол улсын хариат болсон. Ингэхдээ өөрөө яс үндэс захар, хоёр хүүхэд нь захар гэж Монгол улсын хариат болоход бүртгүүлж өгсөн материал гадаадын иргэн хариатын газарт бий. Гэтэл 2007 онд Монгол улсын иргэн болсон Эдэнбаяр гэгч нь хоёр хүүхдийнхаа цусыг сольж, захараас өөлд болж өөрчлүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийн баримт байна. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Эдэнбаяр нь бол холбогдох хууль тогтоомжийн дагуу манай байгууллагад бол хүсэлтээ өгөөд тэгээ 2007 оны 10 сарын 4-ний өдрийн ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын хариуд болсон байгаа. Одоо хүүхэд нь одоо өөрөө бол захар, эхнэр нь торгууд, гэтэл хүүхэд нь өөлд гэж явж ийна гэдэг улсын бүртгэлийн ерөнхий газар дээр ийм мэдээлэл байгаа. Танаа дээр ямар мэдээлэл? Манайх дээр бол тийм зөрүүтэй мэдээлэл бол байхгүй. Яг материал хүлээж аваад холбогдох ажиллагаагаа хийгээд тэгээд ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа дараагийн шатны байгууллагуудаас бичиг баримтаа иргэний үнэлгээ авдаг учраас бол яг тэр улсын бүртгэлээс ямар мэдээлэлтэй ямар бичиг баримт олгогдсныг бол сайн мэдэхгүй. Гадаадын иргэн хариатын газарт байгаа бүртгэлээр захар гэх яс үндэстэй байсан Эдэнбаярын хүүхдүүд улсын бүртгэлийн мэдээлэлд өөлд болж өөрчлөгдсөн байх юм. Мөнгөтэй нэгэн яс үндэсээ дураараа өөрчилж, сольж болно гэж үү? Эсвэл улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэдийн яс үндэсийг дураараа сойлоод суугаад байдаг газар уу? Хүний яс үндэсийг ингэж өөрчилж өрн болдго юм уу? Ялангуяа иргэншил авцсан хүн, Хятад улсын иргэн, Монгол улсын иргэншил авцсан хүний яс үндэс ингэж өөрчлөгдөд хоёр өөр байж болдго юм уу? Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээр одоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан төрийн тусгай одоо объектын зэрэглэлтэд багтдаг. За улсын бүртгэлийн ажилтан өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээлэлтэй танилцах, бусдад дамжуулах нэвтрхийг бол хуулиар хориглоо өгсөн байдаг. Тэгэхээр яг таны ярьсан асуудал дээр одоо энэ бүртгэл нь одоо яг аль тал дээр одоо зөрүү гарсан ч гэдэг юм уу те, аль бүртгэл нь үнэн байгаа гэдэг дээр одоо хариулт өгөх боломжгүй. Яг гэвэл би тухайн хувь хүний иргэний мэдээлэл рүү нэвтрэх хэрэггүй учраас. Хэдийгээр гадаадын иргэд Монгол улсын хариат болж байгаа ч тэдний яс, үндэс, цус өөрчлөгдөх ёсгүй. Харин хүссэн хүмүүрийг Монгол үндэстэн гэж бүртгэж болдог бол цэвэр Монгол үндэстэн устдах аюул нүүрлсэн хэрэг. Гадаадын иргэн хариатын газар, улсын бүртгэлийн газрын аль нь захарыг өөлд, өөлдийг захар гэж бүртгэв. Тэд ингэж яс үндэсийг сольж мөнгөчдөг юм биш вэз. Монгол улсын иргэншилтэй болсон хөхнөө овогтой Эдэнбаяр гिचэн бэ. Түүний Монгол дахь бизнесийн булгаал луврыг дараагийн дугаарт баримттай хүргэх болно.